Сонсогч та бүхэнд явж мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3-аас 7 хоногийн даваагаас баасан гарагийн 22 цагаас хүргэж байгаа томчуудын шууд нэвтрүүлгийн сэтгэлгээний болоо эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр 2025 оны 6 сарын 26-ны пүрэв гараг студид хөтлөгч Ами найруулагчаар ундрах нар ажиллаж байна. Нэвтрүүлгийн хамтрагчаар Ханаад Том гинэт эхэлдэг үүнд тайлал хот үргэлж бэлэн мөн зүүнний зугаатай болгой сурвалта бөмбөлөгтэй ундаа бобо хамтран ажиллаж байна. Ийхүү томчуудын шууд нэвтрүүлгийн 220 дахь дугаар хүрэхэд бэлэн боллоо. Тэгээд цагтлуудаа илгээж байгаа сонсогчдоо маш их баярлалаа. Цагтлуудаа илгээх гэж одоо ч бараг цагтал авахааргүй ч болчихоо да. Энэ зай завсрахгүй шахаад үрчих шиг боллоо да. За нэвтрүүлгийнхэнт сонсогчоос ирсэн цагтлыг уншиж хүргэсний дараа эфирийн шууд утсыг нээдэг. Тэгээ шууд утсыг нээгээд холбогдоод хамтдаа ярилцдаг байгаа. Сонсогчдоо бүгдэнд нь өчийн мэндийг хүргэе. Ингээд ирсэн цагтлыг та бүхэндээ уншиж хүргэе. Сайн байцгаана уу? Танай хамт олон болон сонсогч нартаа энэ өдрийн мэндийг хүргэе. Би одоо 39 настай. Намайг бага 9 настай байхад аав минь ээж эгч бид гурыг орхиод явсан юм. Аавыгаа явсанд нас ахих тусмал ойлгож уучлж ухаарах болсон юм. Балчир бага байхдаа эцэггүй өснө гэдэг үнэхээр л хүнд байсан. Түүндээ гомдож өшөрхөх заримдаа гутрах сэтгэлж төрдөг байлаа л да. Тэгээд энэ бодлоос хойш тэр үр хүүхэдтэй болохоор хамгийн сайн аа болно гэж өөртөө ам тангараг өгч гэр бүл зохиож нэг хөөрхөн охинтой болж хамаг бүх арай охиндоо зориулж эхнэр минь хүртэл хэлэхдээ чи бол энэ хураад ирэх хамгийн сайн аав шүү гэдэг байлаа. Гэхдээ одоо бол гэр бүл салаад царнаад ганц бие болж хувирсан нэг тийм л залуу байна. Гэхдээ сайн аавынхаа үргээ гүйцэтгэж л байгаа. Одоо зөвхөн охиныхоо төлөө л зүтгэж байна да. Сайн боловсрол эзэмшүүлж нас биед хүрэхэд нь бүх зүйлийг бэлтгэх санаатай л зүтгэж авна. Учир нь юунд байна вэ гэвэл би сайн аавыг үүрэг гүйцэтгэн гэсэн бодол оюун санаанд кодлогдоод сайн хань халамжит нөхөр байх ухамсараа умарчсан бололтой. Эргээд бодоод эрх зүйлээд үзэхэд гэр бүлийн хүмүүжил гэдэг их том зүйл гэдгийг ойлгож ухаарч байна да. Багасаа л аав ээжийг яаж хайрлаж халамжилж байсныг харж мэдэрч өсөөгөө болохоор тэр зүйл дээр дутуу дулмиг мэдлэггүй сэтгэл зүйн тал дээр ч гэсэн асуудал гарч дээл гэж боддгийм. Гэхдээ миний бодож байгаа буруу ч гэж магадгүй. Учир нь эцэггүй өссөн олон залуус сайн ханиулж чадаж яваа байх. Миний тал дээр бол нэг иймэрхүү. Охиноо бодохоор эргээд ээж аавыг нь хайрлаж, ээж нь аавыг нь хайрлаж халамжилж хүндлэхийг харахгүй өсөхөөр нас биед хурж гэр бүл зохиохоор миний охин ийм зүйл дээр асуудал үүсэх үедээ гэж эмзэглэх сэтгэл хаяа төртгөл юм. Залуустай хандаж хэлэхэд хайр халамжаа хань ижлээ нэгдүгээр тавьж байгаарай. Өөр хүүхэд өсөж үндийгөөд эцэг эхийн гэрийг орхиод явна. Тантай нэг л хүн үлдэнэ. Энэ миний оройтсон хожимдсон бодол ухаарлаа юм шүү. Хамгийн сайн эцэг байхын тулд хамгийн сайн хань байх хэрэгтэй. Хэмээгээд цагтлаа өнгөрсөн байна. За тэгэхээр өнөөдрийн бид бүхний хамтдаа ярилцах сэдв магадгүй та багада аавгүй, ээжгүй, тийм ээ бүтээн амьдралаар өсөөгүй гэж болно. Энийний сул тал, сөрөг тал нь юу юм бэ? Энэ амьдрал дээр танд одоо мэдрэгдсэн үү, тийм ээ? Хэрвзээ би аавтай байсан бол, хэрвзээ би ээж байсан бол, тийм ээ, аав ээж миний хажууд байсан бол миний амьдрал нэг арай өөр байх байсан да. Магадгүй би алтайг нь давтахгүй байсан да. За бүр гэр бүл салцсан, тийм ээ, ийм байсан бол хүмүүс яг тэгдэг штеп. За би өөрөө бүтээн амьдралаар өсөөгүй юм чи өөр хүүхдээ өмчрүүлэхгүй элэг бүтэн амьдруулчих юмсан гэж хичээгээд идэг. Гэтэл хит хичээхээр сонсогч залуугийн маань цагтал дээр их л тод гарч байгаа шиг байна, тийм ээ. Би хүүхэд гэсээрээ байгаа тань ижлээж явах орхитуулсан юм болоо да. Тэгээд аавынхаа алдаг давтахгүй гэсэн чинь чадлаггүйгээр ингээд гэр бүл салалт гэдэг зүйлийг үзээд явж байна да гэж. Амьдралд ам гардаг вэ гэж мэдгүй юм л да. Бидний үүз туулахыг одоо яаж зурсан зураг нь ямар байдгийг, тийм ээ. Хинч мэдээж хүнтэй суухдаа энэ хүнээс сална да. Хүүхдээ өнчрүүлэндээ яаж ч хас салчин да гэж бодож суухгүй л байна. Гэтэл амьдрал тааж таавшгүй олон асуудал зөндөө байдаг. Ялангуяа энийг бол аав ээжгүй өссөн хүмүүс энэ амьдралыг давтахгүй юмсан, өөрөө үтсэн зүйлээ хүүхдэд үзүүлэхгүй юмсан гэж маш их хичээсэн ч гэсэн алдсан хүмүүс байдаг. Тэгвэл энэ талаар л хамтдаа ярилцъя. Эфирийн шуудтаас 77 77 38 83 77 77 88 30 дугаарууд таны өмнө нээлттэй байна. Зайраа мэндийг хүргэе. Лайфа гэж энэ монголчин гэр бүл салалт араа тавилт яасан ч их болцсон гэдгийг энэ нэвтрүүлгээс сонсох юм да. Стооч чимээгүй тахал болж байна да гэж. Харин тэгээд одоо тэр хүмүүсийн амьдралаар 1 минут секунд ч амьдарч үзээгүй учраас шүүх хэрэг бидэнд байхгүй. Мэдээж хэрэг
нэг сайхан амьдралаар амьдрах гэж чагаад болохгүй маань бүтггүй мэй гэд нэг 2 орнд юмнаас болоо салаад сарнаад тийм ээ гэр бүлээ мухоолохгүй л ахал та. Тэгэхээр олон шалтгаан байдаг болоо. Гэтэ өнөөдрийн хувьд бол магадгүй таныг баг байхад тань ээж аав чинь салчихсан тийм ээ. Энэ амьдралыг туулц ирнэ яг энэ алтайг нь давтаад яваад байгаа юм шүү дээ. Энэ үлийг юунаас болоод байгаа юм бэ гэдгийг ярилцъя. За эфирийнхэд хамтраалагчаа танилцуулчаад сонсогч аавь. Нэвтрүүлгийн хамтраалагчаар ханаа тому генет эхэлдэг үнд тайлалхаад үргэлж байлан тайлалхаад хамтран ажиллаж байна. За тайлалхаад таны аялал, зугаалга, ажлын томилолт гээд ямар ч үе тохиолдох ханаад томоогийн шинж тэмдгийг хурдан үр дүндээ намдах найдвартай цөөхөн тайх туслах болно. Өвдөлт, халууралт, хамрын битүүрэл, нус гойжил зэрэг шинж тэмдэг илэрвэл тайлалхаад танд хурдан үр дүнтэй үйлдэл үзүүлээд аяллаа хэмнэлд эргээд ороход тань туслах нэ. Эмгэгний тааламжтай хамтдаа энэ бэлтгэл нь уухад биеийг тань тайвшруулна, таатаа мэдрэмжийг төрүүлнэ, хэрэглэхэд хялбар буюу сэгсэр, уусаг, утгаад уу. Тэгэл ерөөсөө амрах юм байна. За яаж явах юм бэ гэхээр өдөрт 4 удыг хоорондоо 6 цагийн зайтай халуун болоос найруулж ууж хэрэглэн 6-аас дээш насны хүүхдэд зориулсан хүүхдийн төрлөөгөө авчраас хүүхдүүд бол хүүхдийн төрлийг авч болох нэ. Ханаас авах вэ гэхээр бүх юмын сонгодоос ханаас л бол ханаас авна. Холбогдох хүчийн дугаар нь 77 тэг 4 50 50 77 тэг 4 50 50 сошиал аяг нь Noble Mongolia гэдэг харахаараад ирэх нэ. Баярлалаа хамт ажилласан ханаа томог генет эхэлдэг үнд тайлалхаад үргэлж бэлэн тайлалхаад байлаа. За Рамэнд хүргье. Бүтэн амьдралгүй өссөн хүний хувьд хэлэхэд хайр дүрэн өссөн хүн өөр, хайраар дутуу өссөн хүн бас өөр байдаг юм байна лээ гэсэн байна. За ёстой л амьдралд ам гарч болохгүй гэж үнэндээ гин. Ёстой нэрээ тихгүй, ингэхгүйгээд тэр нь одоо болж үтэхгүй байхыг аль тэр гэвдэ тийм ээ. Эфирийн шоу дотоос 77 77 38 83 77 77 88 30 дугаарууд таны өмнө нээлттэй. Твтэй биш ч гэсэн сайн сонсогч шүү гэсэн байна. Баярлалаа. Хувь хүний хариуцлага хандлага чухал юм болоо да гэж байна. Яах нэг сонсогч гай. Бэнэ? Баян чимэнд хүргэе. Чимэнд хүргэе. За. Хойлоо сэдвээ сонсцсон тийм ээ? Аа. Яг юу яах вэ? Та спикерээр ярьж байна уу? Яг оо. Гоо. Ер нь бол юу дугуйн сонголт юм уу? 8 настай байхдаа намайг 8 настай байхад ээж 2 салж байсан. Ер нь бол за. Тэгээд алин том. Яг тэнгисний бодолд ороод үтсэн болохоор тэр юм уу? Өчигдөр халамж хайр дээр бол одоо зөвхөн ч бол биш л гэж бодоод байна. Тэгээд тийм ч болохоор юм уу да. Яг одоо бол сайхан амьдарч байна. Тэгээд хайргүйтэй. Яг багнаас энтергээ бодох жоохон дургу, багнаас энтер бол жоохон юу байсан. Юу гэж. Багнаас шиг бол өнгөрөөгүй гэх юм уу? Тийм 8 настай хоол хийж сурсан гэдэг юм уу? Тэгээл дүүнрээ зэрлэрөө зөөнө авч гэдэг юм уу? Хүүхдүүд гадаа тоглоход гэртээ дүүгээ харж идэх гэдэг юм уу те? Нөгөө айдлын том учраас өөрөө хариуцлага. Тийм тэгсээр байгаа л ер нь бол тэгээд бодохоор одоо бол яг хүүхдүүдээ баг наснд нь сайхан тоглох юмсан тийм бодолтой баг насыг нь амтлах юмсан гэсэн тийм л бодолтой байдаг та. Аав ээж тань салсан гэдэг л та одоо аав ээж хайлан дээр нь ээж дээр үлдсэн үү? Дөрөв тэгсэн бүгдээрээ л ээж дээрээ үлдсэн. Тэгээд юу яагаагүй. Зад манай ээж ч хүнтэй суугаагүй. Ер нь тэгэл ээжхээ талыг тэгэл тэрэ хүмүүстсэн ээжигээ дэргэд. Аавтай нь холбоотой байсан уу ер нь? Ер нь холбоотойгоо дундуур нэг ирсэн гэхдээ тэгээд бас л болоогүй. Ер нь бол биш. Тэгээд холбоотой байдгүй. Яг марчдын өмнө нэг удаа уулзчихсан. Тэгээд шишээхтэй тэгээд яг нь уучлах юмсан гэж боддог мөртлөө. Бас яг болохгүй л байгаа юм. Одоо хүртэл уучлаа. Заримдаа ингээл тий одоо сая корона энтер болсон ингээл хүн хэцүү үе ирэх үед амархуу байгаа л яаж байгаа бол тусламж юм хэрэгтэй болов гэж боддог мөртлөө төрүүлээд алхам хийж чадахгүй гэсгээл нэг санааны болонд байгаа мөртлөө намайг орхисон гэдэг утгаараа ч юм уу нөгөө талаасаа ч илэрхийлж алхам хүлээгээд идэх юм уу нэг л нэг юм зангирсан юм байгаа л гэдэг юм.
гомдол яваад л энэ. Танаа аваа одоо өөр гэр бүлтэй болцсон уу? Болсон хизээ хойно болсон юм билээ. Ер нь бол бид нэр дээр буцаж ирж мэрээ дахиад буцаж болохгүй маань ясныхаа дараа нь их олон жоохон одоо юу гэдгийг манай хөө маань миний хүүхдээс ч бага насны дүүнэр байгаа. Хүүхдүүдтэй хаан тийм ээ. Хин хүүхдүүдтэй. Тийм хүүхдүүдтэй яг уу өөрөсөн лавтын болохоос. Эхнэр нь бол залуу юм билээ л дээ. Зөв. Тэгээ таадтай холбогдох ч юм уу юм оролдлого өөрөөсөө хийж байгаагүй байх юм тийм ээ. Яг уу хийсэн юм аа. Тэгэл бас л нөгөө хүний ясан гэдтэй гээл нөгөө ярьдэл байсан. Тэр харна. Гэтэ нэг яагаад ч үлээ нэг сэтэв яригадаад ингээд агаа уучлсан баяртай байна гэхээр нь уучлах юм аа. Юу уучлах яриад байгаа юм. Миний амьдралыг ийм болгочоод хүний амьдралыг хүүхд насгүй болгочоод юу уучлсан битгий баярлал хэлээд буцаад тасалсан юм аа би тэгээд эхнээс хойш хийж яриаггүй. Тэгээд чинь ч уулын биений хүүхдтэй болцсон л байсан. Уул нь бол нэлээд зөөлөрсөн тэгээд бас нэг хаяа нэг ярьдаг л байсан. Тэгээд хийсэн мөртлөө мэдгүй одоо би бас л болгосон юм. Тэгээд нэг тийм гомдол одоо хүртэл яваад л нэг тийм зангирал байгаа л гэдгийн тэр одоо тэгээд нас ч одоо өндөр болж байна да одоо тэгээд эндээс үрдлээ хадлаа хүү яая гэдэг одоо залах вэ яана да нас ч өндөр болж байна гэ хаяа бодчихгүй юм. Тэгээд энэ тийм нөгөө амьдрал юм хэцүү байх үеэр ямар хөө байгаа бол амар Гэтэ одоо та хоёр хүүхэдтэй ээж болцсон гэр бүлийн амьдрал мэдэрч байна. Магадгүй аав ээж хоёрын тань юу дунд юу болсныг та бол яг нэрээ учрыг мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр уучлуул яа гэм болоо би зүгээр л тэгж бодсон юм. Тэгээд янзын бүрийн тий орочхууд гэж боддог ингээл бясалгал янзын бүр одоо сүүлч тийм бас ихтэлгэлээ шүү дээ. Тэгээд бас нэг ганц нэг юу тавьж явуулсан одоо гомдол юм гэж юмнууд ганц нэгээр ингээл уусан хөнгөрдөл байгаа. Тэгээд их орооцохоос өмнө сайхан уучлаад тавиад тэгшээ амраачихсан. Тэр нэг ч амраацсан даа гэл. Яста. Ядаж өөрийгөө нэг тайвшруулчих юмсан тийм ээ. Сэтгэлээ чөлөөлж хороогоос явчихсан өмнө авчруулаад явуулчихсан даа гэж асуудаг биш. Яг үнэ. Сүлд нь эргээд харамсахгүй тулд шүү дээ. Харин тийм ээ бас. Тэр үднийг тэгчихгүй явдаг. Хэдий байна тэр хүн байхгүй болсон. Бид нар одоо 1000 орлож ашигчаад явах байт тийм ээ. За баярлалаа танд. Орой сайхан өнгөрүүлээрэй. За. Яг ийм юм явдаг. Аав ээж хоёрыг одоо салахад ч гэдэг юм уу тийм ээ. Аав ээж нь багтан салцсан хүмүүс бол яг хэнийг нь бурууг бол мэддэггүй. Ягаад гэхээр тэр хоёр хүний дунд юу болсон нарийн учрыг бол тэр хоёр насанд хүрсэн хүмүүс л мэдчихэв. Хүүхдийн хувьд болохоор одоо миний л бодол шүү. Яг хин дээрээ байгаад аав дээр юм уу ээж дээрээ байгаад юм үү те. Тэгвэл байхгүй нэг нь буруутгах тийм болоо даа л гэж боддоо шүү дээ. Дараагийн сонсогч байна уу? Өчигмийн төргий. Хойлоо спикерээр ярьж байна уу? Үгүй одоо сая юугаа онцраачлаа хөгжмөө итгэв нэ. Анхудаага холбогдож байна. За. Ямар азтай юм бэ гэхгүй юу. Мундаг юм. Яа, мундаг юм бүр баярлаад байна. За би болохоор бас нөгөө нэг аавынхаа талаар ярих гэсэн. Тэгээд би ихээс долуулаа хүн байхгүй юу? Зөв. Тэгээд айлын доороосоо 2 дахь хүүхэд бол төрсэн хүн байгаа юм. Тэгээд ээж маань угаасаа л нөгөө нөхөргүй 7 хүүхэдтэй энэ одоо бутаж хүүхэд гэж байдэн шүү дээ тийм ээ. Тэгээд төрүүлж өсгсөн. Тэгээд бид нар чинь ихээс долуулаа зах зээлийн үед айгүй хүнд хэцүү үед өсчихээ л да. Тэгэл бидний өсч байх үед яг зах зээл 90 онд би 1-р ангид орж байхад нөгөө амар тийм юм ховор үе байсан. Одоо бид бандаж, палаж одоо юу ийдин те дайланбан өмд одоо хөдөө тийм хүнд хэцүүд бүгдийг ээж маань ойж өмсүүлдэг бойтхон гутал одоо тэгэл юу л вэ те. Тэгэж өссөн байдیں۔ Тэгээд нөгөө чиний аав тэр шүү
энэ шүү гэж ерөөсө хэлж байгаагүй. Тэгээд ээж маань сүүлдээ нөгөө нэг мартдаг тийм өвчтэй болоод хүүхдүүдээ хооронд нь танихаа болцсон. Хэлцэх юм руу. Тэгээд одоо тийм байжгаад тэгээд нэг өдөр нөгөө нэг манай том ихчид хэлсэн бид намайг одоо 40 нас баг 39 настай байхад одоо намайг ламаа гэдэг юм л да. Ламаагийн аав нь ийм нэртэй ийм хүн байсан. Намайг бүр нэг жоохон нэг 10 хэдтэй байхад нэг би асуугаад шалаад ээжээсээ гуйгаад байхад тийм геологч хүн байсан гэж хэлдэг байхгүй юу? Ааха. Тэгээд эгч хүүе чиний аавын нэр чинь тэр юм бэ штэ гэд тэгээд сургалсан чинь тэр хүн ингээд Төв аймгийн Дамар суманд байж илээ л да. За байна. За. Тэ 40 жилийн дараа аавыгаа олдог байхгүй юу? Тэгээд тэр дор нутас шүрмсийг олоод ингээд одоо ч юм харилцаа хөгжсөн одоо сайхан болтой тий. Тэгээ ярьсан чинь нөгөө хүн чинь одоо ийм учиртай хүн байна би одоо ийм юм аа гэдэг одоо ингээд шууд хэллээ л дээ. Амар миндийн асуугаад тэгсэн чинь за тэгвэл одоо тийм байх магадлал юу нь бол байгаа л гэж. Тэгээд юм гэдэг чинь учиртай 40 жилийн дараа манай ээж одоо хүүхдүүдийнхээ нэрийг хооронд нь нэр байтгүй бидрийг хооронд нь андуураад идэг болсон. Тэгин танихаа одоо намайг одоо нөгөө том ихтэй андуурж идэх юм уу тэгээд дунд ихтэй андуурж идэх юм уу тийм болсон байсан мөртлөнгөө гинтхэн одоо тэр аавын нэрийг санаж хэлж өгч идэг тэр нөгөө уулзах хэвээр хүмүүс уулздаг юм шиг тий. Яг л учиртай л. Хоёр тавилан гэдэг нь ч ерөөс танаас учиртай байдаг юм шиг санагддаг байхгүй юу? Тэгээд тэр хүнтэй холбогдож байгаад нэг жилийн дараа илүү хот орж ирээд уулзсан. Ээж маань амьд сэрүүн байсан. Тэгээд би юун дээрээс хар хорин дээрээс тэр хүнийг тоосч аваад тэгээд надтай нэг хайлт уулзаад нэг 200,000 төгрөг авч өгвөл явах зорилготой байсан юм байлээ. Зөв. Тэгээд би нэг найзаа өгөнтэй хамт гэртээ баргал судалцуунд хүчээр шахуул авч ирсэн юм байлээ. Тэгээд би авчираад тэгээд ер нь ичээс сандраал твдэл их хэцүү л байсан л да. Тэгээд ээжтэй гуруулаа нэг зураг авахуулаад тэгээд хоёр ихч маань ээжийг хүргэж ирсэн байсан хотод манад тэгээд тэрний хайлт уулзаал тэгээд би гаргаж өгсөн. Тэгээд тэр хүнд амьдралд гэсэн бид нэр одоо нэг хатуу амьдралыг дагаад бие даасан тийм хүмүүс эдэг нэг хоёр идэж хоосон холбооч гэсэн энэ төг болохгүй амьдрал аваа явцдаг ийм хэмжээний амьдралтай болцооч гэсэн. Хөдөөдөө хотсон амьдрдаг ингээд бүгдээрээ ингээд туургандаа гараад амьдарч идэх. Тэгээд одоо нэг хамгийн гол нь нэг юунд ингээд айгүй ингээд гомдол тэгээд яваад идэх юм хэрэг. Одоо нэг талаараа нэг баг хүний сүнс гомдтой идэх гэсэн нэг их дотроо баг төрхөөс өмнө эцэгтэй хаягдсан юм хүний. Яста. Тэгээд ер нь бол тэрэнд бол би ер нь итгэдэг байхгүй. Тэгээд тэр хүнд нөхцөлд миний тэр хүнийг ирж хайх нь нэтгоо мөнгө цаасна их нэтгоо ингээд хүүхдүүдээ өсгөөд өгсөн байхад би одоо тэр хүнд ингээд миний охин мөнөө л гэж ганц хүлийн зөвшөөрөлтийг яг өөрөө бол хүлээж зөвшөөрөөд байгаа ямаараа. Тэгээд нэг ууж ингээд жоохон пим уудаг хүн юм билээ. Тэгээд уухаараа миний охин яаж ийж тэгээд аав руугаа хаяа залгаж байгаараа аав нь авах боломжтой бол авнаа, боломжгүй бол авахгүй гэж хэлдэг байхгүй юу. Тэгээд нэг хөгшөндөө хэлээгүй одоо их нэртэй. Тэгэл байх та одоо. Тэгээд ерөөсөө хэлээгүй тэгээд нөгөө нэг бүр холбогдохоо байгаа бид хоёр бас нэлийн удацсан юм а. Тэгсэн чинь нөгөө нэг охиных нь пэс хайг явж байна. Зөв. Тэгээд ороод харсан чинь манай аав мөн байна. Би ч одоо нэг 40 хүртлээр аав гэж дуудаж үзээгүй хүнтэй дуугаад хадам аав байхгүй насаараа аав гэж дуудаж үзээгүй хүн штэй. Тэгээд нөгөө нэг аав маав гэж аман дугаасаа яг ярахаар эвэлдэггүй таал гэдэг юм би. Одоо яг утасны санаас аав гэж байгаа болов. Тэгээд би бол одоо нөгөө тэр хүнээс хизээж бүр 100 төгрөгчөг хүсэхгүй гоохгүй зүгээр л би одоо нэг хүүхдүүдтэй ингээд танилцаад тэгээд нэг очиж золгоод нэг наан цаантаа тэгээд хүүхдүүдийн хүүхдүүдтэй танилцуулах хүсэлтэй байдаг байхгүй. Миний ерөөсөө тэр цаашдын зорилго л ерөөсөө тэрнээс биш би одоо
хинээс ч тийм юуны санхүүгийн хараат бус өөрийг аваа явах хэмжээнд болцсон учраас тэгэхээр нөгөө тэр хүмүүс маань тэгж зүрхэлдэггүй аав маань Тэгэл байх л та. Яаж хэлэх учраа байгаа. Тэгээд би тэр охинд нь ингээд ямар хүн бэ, яасан ийсэн бэ тэгэхээр би бичсэн одоо ийм учиртай юм аа. Тэгээд би тэр нэг эцэгтэй юм байна лээ гэд ингээд хэлсэн байхгүй юу. Тэгсэн чинь аавыгаа загнасан гинэ. За ээж мэжиг одоо ингээд амьд сэрүүн та бараг л өхөн хөлтлөө наатаа битээ хэлээрээ та яасан муухай давхаа зайсан хүн бэ гэж загнасан гинэ. Балраа. Тийм тэгээд надад бол яг аав тэл халамцуудаа хэлж байгаа юм л да тэгсэн. Тэгээд охин маань гэдэг би бол дотроо бүр ингээд та амар ингээд шархирж байгаа юм чи бүр ёо. Би хүмүүс юу ч хүсэхгүй штэ. Яг үүндээ ингээл нэг өөр хүүхдүүдэл нэг танилцуулаад нэг тийм хүлээн зөвшөөрөх тгийл ерөөс хүсэж байгаа байхгүй би. Тийм л юм. Энэ миний охин. Тэрнээс тийм энэ миний охин шүү гэд ингээд өөр хүүхдүүдтэй тий танилцуулаад нэгэнт бид нэр тийм хэний юугуугаар өсөөд өндийгөөд өдий болцсон байхад тэр хүн бас нэг бүтэн бүхэл нэг хүн энэ хорвоодор мэдлээ 40 гаруй жил амьдэрсэн байхад тий. Тийм шүү дээ. Тийм тэгэхэд яг хөө тэр чинь нэгэн л бас тэр хүн нүгэл байна уу буян байна уу нэг юм хийцэн байгаа үстэй. Тэгээд би хэлсэн би төрөх ёстой болоод төрсөн би та нарын хинийгч буруутгахгүй. Тэгтээ бас нэг ийм баймааргүй байна гэл ингээл цухилддаг байхгүй. Тэгээд би чаддгүй юм билээ. Эрэгтэй хүн чинь айгүй тийм бас болцоор тийм юм аа. Тэгтээ бас би тэл хэлсэн одоо би хүүхдүүдтэй чинь танилцмаар байна. Одоо та мань ингээд ууж яагаад одоо яаж мэдх юм бэ ингээд даралт маралтаа бодоорой харавж барьчваа гэж хэлдэг байхгүй юу. Угаасаа манай хүн сохтуудаар манай авсан натаа ярьж байгаа юм чинь. Шивээ дотроо л өмсөөл явах та. Тэгээ дотроо л одоо гон тэгэл боддог л юм шиг байна. Тэгээд үнэхээр бас эргэлзээ байвал генийн шинжилгээ гэсэн би хийлгмээр л шүү дээ тий. Юу нь бол тэгээд тэр хоёрын харилцаа ямар байсан гэдэггүй ээж болоод нөгөө нэг ийм тийм байсан гэдэг ингээд цугуулгаад ярьсныг ингээд жоохон багасаа ингээд бодоход бас нэг ганц шөнийн явдлаас болоод олдчихоогүй бас нэг ийм нэг наан цаана гэж бас нэг толгой тархины эргүүлээ явж исэн асуудал ингээд том болоод одоо ингээд бодоход байгаа хгүй тийм. Тэр нь хамаагүй л дээ тэгтээ ерөөсөө нэг хүлэн зөвшөөрөгчмөр байдаг хүлэн зөвшөөрөгддөггүй аав маань тас нуугаад байдаг настал ганц ярьдаг. Тийм л энэ тий хүнд хэлж болохгүй болчоод байдаг. Нэг тийм нууц тийм ээ. Тэгэл ядаж нэг цагаан сараар очичмоор шүү дээ. Ядаж нэг очоод би нэг хоёр хүүтэйгээ зоолгочоод тэгээд тэдний үр хүүхдүүдтэй би үр хүүхд наа энэ хүний хүүхдүүд ийм хүүхдүүд ийм ач зээтэй юм байна те. Тэрийг мэдээд за энэ чинь ийм очиртай байна шүү гэж би одоо хоёр хүүтэй хүн байхгүй юу. Одоо баг бүлүүд хоорондоо гэрлэхгүй байх юм баталгаагүй байхгүй яг үүндээ бол тийм ээ. Тийм мэдэхгүй шүү. Төрсөн эцгийн хүүхдүүд гэхэд яг үнэ. Тэгэхээр би тэрнээс их сэргийлж байгаа. Тэгээд бас нөгөө нэг хүлээн зөвшөөрөгдөөд нэгэнт би одоо нэрээ өөр юу хүсэх вэ? Нэгэнт одоо нэг сүрхийдэл ихтүү болоод ингээл яг төрсөн ч ингээл наан цаана гэл яг ингээл инээ танаагаад явахгүй ч гэсэн нэг мэдээл авчих нь чухал юм шиг тэр хүнийг амьд сэрүүн дээр махан зэ төрөл ураг удмын хүмүүс мөн л юм чи хинхинийгээ таньдаг л. Тий тэр хүн л одоо хэлж өгөхгүй болвол тэр хүнийг яг би нэг цагт ингээд өнгөрсөн байхад ямар нэгэн байдлаар мэдхэл байх л да сургаар тийм ээ. Тэгэхэд би ийм байсан шүүгээд гарч очих нэг өөр тий тэр хүн хэлээгүй болохоор одоо ийм л юмыг яг хүсэж идэг. Та нэг одоо охинтой л тулж харцмаар юм уу? Одоо тэр аавыг загнаад яах вэ? Тэр чи одоо ямар тийм аавыг загнаад одоо би тэгээд танаад бүр ингээд захидал бичдэг ч юм уу гэж бодоо. Одоо тэгээд би ч нөгөө нэг бас арай нэг тийм 30 хэд мэттэй байхдаа би одоо юу яана энэ гэж яадаг. Нөгөө мөрөөдөл биелдэг юм энтерт ингээд би тавилан энтерт. Тийм тавилан мэдлэн тэр мэргээр орноо. Ер нь 90 сар үйлчлүүлэн гэж боддог байсан. Одоо бол тэгж хүнийг эвгүй байдал хийгээ яах вэ гэж бодож энэ бас ингээд нас яваа. Аста. Тэгэхээр одоо аа бол ямар нэгэн юм хийж чадахгүй тэмдэглэгнээд яах учраа болохгүй л байгаа бах. Тэгэхээр та миний л бодол. Та тэр том болсон охинтой нь учир зүгөө болоод нэг хүн хэлээрээ мал хөлөөрөө гэж хоёр талаасаа үзээд нэг зөөлөн бодлогоор үзүүл яах вэ?
аав маань нөгөө нэг охиндоо тгий загнуулсан учраас тэр охины утас шүрмсийг надад өгөхгүй байгаа. Тэгээд нөгөө нэг тэр охин ерөөсөө нөгөө хүлээж авахгүй гэсэн тийм хандлагатай байсан учраас нөгөө намайг блоклосноо яасан уу ахиж ингээд нөгөө нэг яг нэг чатын ололд чат руу ингээд холбогдоод бичсэн байхгүй юу? Тийм болохоор ахиж нөгөө чат маат нь гарч ирэхгүй байгаа болохоор тэгээд ахиж би тэр охинтой бол холбоо барьчихгүй тэгээд нөгөө нэг сохтуудаа надтай ярахаараа том охинтойгоо чамайг би танилцуулнаа л гэдэг байсан. Тэгээд том охиныхын чат маатыг би мэдэхгүй. Тийм л байдалтай л одоо байж байгаа. Тэгвэл одоо том охинтой ярилцаад хүүхдийн зөөлөнд учир зүгөө ололцоод бас нэг гаргалгаа болно байна. Хитрхи оройтчихгүй. Харин тэгэхээр нөгөө том охины утас байхгүй, чат байхгүй. Нөгөө фейс хайг ерөөсөө ямар ч юм юу байхгүй байгаа байхгүй юу. Тэгээд бодвол бага охин ерөөсөө тэгээд намайг хүлээн зөвшөөрөхгүй. Тийм байх. Одоо ингээд өхөн хөхтөл танаатха битгий гаргаарай. Одоо ингээд өхөн хөхлөө хадгал гэж загнасан гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр охин энэ л одоо тэгээд бид нарыг холбож өгөхгүй бол тэгээд тэр өгөхгүй байх л та. Тэгэхээр нөгөө нэг намайг ямар нэгэн байдлаар одоо ингээд найз болох юунаас ингээд харагдах юунаас нь хасчихсан юм болов гэж бодож байна та. Бага охид гэж байгаа. Гэтэ айлын томууд арай өөр сэтгэн тэгээд юм ихтэй. Тийм өөр байгаа. Тэгэхээр аавыг л жоохон шалан да. Аав том охинтойгоо л уулзуулаад өгдөө л гэдэг өөр яах вэ? Би одоо арга 4 жил одоо ингээд яаж ийна тэгээд шилж байна. Тэгээд одоо сүүлдээ нэг тийм жоохон гомдолт хийгээд байгаа юм шиг. Тэгээд би юм хүсэхгүй штэ хүмүүсээс ингээ хүлээн зөвшөөрөгдөхийг хүсэж байна ерөөсөө. Үр хүүхдэд танилцуулахыг хүсэж байна. Тэрнээс өөр юу ч хүсэхгүй штэ л гэх ингээ бодоод жоохон ингээ гомдол. Эхлээд би амар ингээ итгэвтэй ингээ ярихаар нь бүр ингээ яриад баг нөгөө нэг болцоод хосгод ярьж байгаа юм шиг ингээд өвчнөө удаан яриад аав сохтоо би ирүүл ингээд догтлол ингээд хүлээн зөвшөөрөгдчихгүй л ингээд айгүй ингээд яадаг гэсэн одоо нэг тийм их хүсэл чалга сайн нөгөө нэг орж ирээд ингэсэн хөгшинтэйгээ та тэгвэл манахаар ирээрэй гэсэн чинь би одоо хөгшинтэйгээ орох болохоор бараг л амжихгүй хаад тал гэж хэлээд эмнэлгээр явж байгаа болохоор аав уухгүй тэгэхээр уухгүй болохоор надтай ярихгүй тийм л юм тийм ээ. Тэгээд гаргалгаа байдаг та учир нь болтно. Харин тэгээд одоо гів гинтгийн яг уу сум газар бол яваад очин тэлдэг хүний чинь тэгээд өөрөө ингээд хүлээд улаад гарч ирч чадахгүй байгаа хүний чинь байдалд оруулах нь зөв ч юм уу буруу ч юм уу тий. Би ч одоо арай залуу байсан бол ч одоо сүнх гэж очиж ингээд гай болох л байлаа. Одоо тэгээ одоо болохоор ч одоо бас ингээд зүү штэ. Харин тэгэхээр та юм зөө одоо зөвл аргаар л бодох юм байна. Том охинтой л яаж иж байгаад холбогдоод учир зүг нь бол том охин бол арай өөр ойлгоно. Олон жилийн 40 50 жилийн өмнөх үйл явдал яригдж байна. Нэгт хоёр доод ороход ураг төрлөө мэдмээр байна. Аав дээрээ нэг хаяа очдог баймаар байна, тийм ээ? Хэр удаажтэй. Гэхдээ харин тийм одоо ингээд даал гарсан хүний чинь би үнэхээр ингээд ууж муугаар даралт ихсэн одоо ингээд 2-3 хоногоор ууж ин пи уудаг аав найр хуухаа болцсон гэж ярьж байгаахгүй чаава. Тэнгүүч удаа нэр юу харавчих үедээ зуны халуунд гэж ингээд бодож байгаа юм чинь бас хэдийгээр тэр хүндний би тэр хайр хатгамж тэр имийг аваагүй ч гэсэн бас хин хүнийг өгчээсэй л гэж бодох үү тий. Өстой. Тэгэл бас санаа зовдгийн. Тийм нэг сонин тавилантай хүн байна би. Яста олон байгаа шүү. Гэхдээ та холбогдож ярьлаа. Сайхан байлаа ярилцгаад. Заавал учрыг нь олоорой та. Харин тийм ээ. Тэгээд одоо намайг одоо самаа гэдэг бэлхам самаа гэдэг фейс хаягтай хүн байхгүй юу? Би тэгээд хэрвээ тэр охин сонсч яадаг болвол тий. Ингээд эмэгтэй хүн яг нэг өдөр залуу байх тугасаа тийм байдаг. Тэгээд зөөлрөх өдөр ирэх байх тий. Аавгаа ойлгох өдөр ирэх байх. Тэр хүнийг заавал тэр миний тэр өөрийнхөө аавыг заахаа зайсан гэж харахаасаа илүү тийм ээ. Хувь тавилан гэж юм байна тий. Хүн хувь тавилан байдаг болоод би одоо төрөөд гарцлаа. Тэгэхээр одоо тэгээд нэг өдөр арга нь олдоод юм цаг хугацаа байх байхаа л гэж байна. Аста. Заавал баяртай өдөр ярнэ. Баярлалаа танд. Хэрвээ автагаар хүлээн зөвшөөрөгдөд уулзвал ахиж холбогдсон уу? Захиа бичнэ. Тэгээрээ баярлалаа.
Арай сайхан өнгөрүүлээрэй. Амжилт. Баярлалаа. Заавал холбогдно та санаа зовлтгоо. За баярлалаа. За тэгэхээр манайхан боломж өгөөлийн нэвтрүүлгийг олон шеэрлээд өгөөрэй. Би нэвтрүүлгээд юм олон удаа шеэрлээч гэж юусэн хэлж байгаагүй юм байна. Нэг ч гэсэн аав хоёрын учир зүг нь олуулчих юмсан тийм ээ. Нэг ч гэсэн хүн эцэгтэй очиод mëсүүлээд цагаан сараар гадаг бариад очдөг байгаасай. Олон хүнд шеэрлээд болж өгвөл олон хүнд хүргээд өгөөрэй. Сая өөрөө хаягаа хэллээ. Тэгэхээр тэр хүмүүс нь сонсоод магадгүй манай радиог сонсогчж байгаа юм билээ. Сонсоод холбогдох хаа. За хамтран ажиллаж танилцуулъя. Зунийг зугаатаа болгохыг соруултаа бөмбөлөгтэй ундаа баба. За соруултаа баба, бабл тесэрдэг. За энэ зуны тэрэнд хүднэр нь бол бүр илүү амжтайгаа. Хамгийн анхны бабалтай жуус 2024-2025 TikTok-ийн тэрэнд болсон. За 4 төрлийн амтны сонголттойгоо өөрөөсөө соруултаа учраас яг аяаны хажуу соруултаа очир уухад юусан амархан таган дотроо давхар бүргүүлдэд бол хасгарахгүй. Савлгааны хэлбэр хийцнийх үрмөцийн хөөхөн. За бүх насныхаа хэрэгжилж болно. Тэгээд за Facebook, Instagram дээр зөвхөн соруултаа баба ондан дээр хуралдаан зарлагдсан байгаа. 2025 оны 6 сарын 20-ны өдрөөс хойш зарлагдаж байгаа юм билээ. За хаанаас авах юм бэ гэхээр Улаанбаатар хотын хүнсний дэлгүүрүүдээр хаанаас авах болох нь. За дээрээс нь цэцэрлэг түрээлгийн 7, 8, 13, 15, 33, 34 дугаар цэгүүдээр борлуулагдаж байгаа юм байна. Орон нутгийн бүүний хүнсний дэлгүүрүүдээр борлуулагдаж байгаа. Тэгээ өөрөөс соруултаа учраас илүү нэмж юм авах ямар ч шаардлага гэсэн. Холбогдох утасны дугаар 808087-6 808087-6 сошиалог нь Бобо Монголиа гэдэг харахаараа ирэх нэ. Зунийг зугаатаа болгохыг соруултаа бөмбөлөгтэй ондаа байлаа. За дараагийн сонсогч. Байна уу? Байна уу чимэнд? Hello. Чамэно. Авла. Чамэно. Тэглээ. Яг зэрэгцээл. Дараагийн хэлсэн боо юм бол. Нэвтрүүлэг дуусгарлаа одоо тэгээд. Бастай тэглээ. Гэтэ таныг сүүлийн сонсчоор авчлаа. Юу ярьсан. Хатаа баярлалаа. Би саарсан алтаа тахгүй гэж айгүй хичээсэн. Хичээсэн. Яг л би нөгөө аавтаа хэлсэн гэсэн нөгөө ярьчихсан шүү дээ. Гомддог байсан юм байна. Тэр хүүхдүүдээ нөгөө бачаа айгүй хатуу хүмүүжүүлдэг нөгөө өөрөө нөгөө хайр халамж амсаг хүн чинь ер нь хүүхдүүдтэй чсэн гэдэг хэрүүгээр хандаад идэв юм шиг үлээ. Жохон хатуу болж байгаа. Тэгээд би хүүхдүүдтэй жохон хатуу тийм хатуу шинэнд үүсгэсэн. Гэхдээ сүүл рүүгээ ингэж өөрөө нас яваад ер нь тэгээд хаахаа алдаа ч юм уу тийм ээ. Ер нь бол тагчгүй ингээл амжилттай. Тэгтэл амжилтсан гэдэг нь багтчаад их айгүй хэцүү. Амьдрал сонсноор болохгүй шүү дээ гэж. Тэгээд яг хүүхдүүдээ бол хайр халамжаад бүр ингээд амар бөөцөлж игсүүлж өсгөөж гисэн. Одоо нэг ачмачтай юм гараад ирэхээс чинь бас ингээд өөрийгөө боддсон байна, урдах амьдралаа боддсон байна. Одоо ингээд эргээд нэг хүүхдүүдтэй алсан алдаараа хүүхдүүдтэй ахтар шиг юм байсан. Алдаараа дахиж тахгүй. Ачтэй одоо хүүхдүүдтэй одоо охин чинь гараа ирсээс тийм манай ачаач нэг нэг яг хаяа яа моаста үүсэлтэй гарсан шалтгаан тахгүй гэж би бодож чийж. Аста. Ер нь одоо шэхүүн ингээд алт шишэл ямар амьдралаар амьдарч ирсэн ч гэсэн ер нь хүүхдүүдтэй астринстай ер нь тэр урдны алсагаа ер нь давтмааргүй санагдсан би боддог байхгүй. Хүүхдүүдээр бол би тавуу одоо харин ингээд өөр юм болоод ирсэн чинь нэрээ ингээд хүүхдүүдтэй ямар тийм хатуу шиг юм байсан юм бэ. Яг kimi хавч миний хүүхдүүдэд амжилттай. Аста. Мундаг явж байгаа шүү дээ. Тэгэл ер нь ингээд одоо ингээд бодоод байхад өөрийн амсан, өөрийн гарсан алдаагаар эргээд ачтай нартай тасмааргүй байх гэж бодсон юм бол тэрийгээд хэлмээр санагдсан. Ер нь бол хэмээс өнгөснийг мартаж сурах хэрэгтэй юм байсан шүү гэж бодсон нэрээ. Баярлалаа танд. Тэгтээ сараагч. За баярлалаа. Бид нэр дуусчихсан. Зүгээр. Бид нэр тэгтээ сараагч. Бүгдээрээ энэ амьдралд анх удаа амьдарч байгаа.
бид нар 2 дахь ч юм уу 3 дахь ч юм уу төрөөгүй. Тэгэхээр хинч би ээж болцсон, та ээж болцсон, та эмээ болж байгаа. Гэхдээ та анхудаа эмээ болж байгаа. Анхудаа ээж болсон болохоос биш. Олон дахин амьдралаар амьдраагүй шүү дээ. Тэгтээ алдаа гаргалгүй л яах вэ? Дахиад давтахгүй байхад л бол тоо, тийм ээ. Тэгэхээр дахиж юусоо би алдаа гаргав аавын багсаа дахиж гаргамааргүй санагдаад би анхандаа тэгээд дагамжлаа. Тэгвэл хүмүүстэй багт ингээд алдаа гаргаад яах тушруу хамтдаг байсан. Одоо ажлын минь гараад ирж байгаа хүмүүс арай л бас өөрөө бод юм байна. Нэрээ. За баярлалаа. Эмээ болоод ирсэн. Тэгээ штэ зөөлрж байгаа. Арайг сайхан өнгөрүүлээрэй. Сайхан өнгөрүүлээ. За баярлалаа. Сайхан өнгөрүүлээ. За. За өнөөдөр холбогдсон хамт байсан сонсогчдоо баярлалаа. Энэ төрөөр нэвтрүүлэг өндөрлөе. Студид хөтлөгч Амийн найруулагчаар ундрахнаар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамт ажиллагчаар Ханаа Томог гинэт хэлдэг үнд тайлалгад үргэлж бэлэн мөн зуны зугаатай болгоо сорволтой бөмбөлгтэй ондоо байлаа. Та бүхэн сайхан амарцгаараа маргааш энэ цагтаа иргэн байртайгаар цагтлуудаараа уулзцгаая.